Сайн байцгаана уу? Энэ удаагийн видеоор та бүхэнд зээл олгоход шимтгэл авах тохиргоог хэрхэн ихтэл арах заавар бичлэгийг хөрвүүлж байна. Эхлээд бүгдээрээ програмынхаа тохиргоо модуль руу орно. Тохиргоо модулийн шимтгэл хүү тооцоол хэсэгт маань шимтгэл авах тохиргоог хийж өгнө. Тохиргоог хийхдээ нэгдүгээр шимтгэл тооцох дүрмийн жагсаалтан дээр шимтгэлийн дүрмийг үүсгэж өгнө. Хоёрдугаар шимтгэлийн жагсаалтан дээр тухайн шимтгэлээ хаана байрших ёстой вэ гэдгийг оруулна. Гуравдугаар танах шимтгэл авахдаа ямар нэгэн хөнгөлөлт идэлдэг бол шимтгэлийн хөнгөлөлт жагсаалтын тохиргоог хийж өгнө. Одоо бүгдээрээ шимтгэл тооцох дүрмийн жагсаалтаас эхлэе. Дүрмийн жагсаалт руу орон үсгэхийг дарна. Дугаар хэсэг дээр маань програм автоматар цаанаасаа дугаарлалт оруулж өгнө. Нэр хэсэг дээр зээл олголтын шимтгэлийн нэрийг оруулна. Тооцох шимтгэл тооцох арга маань 6 тооцох арга байдаг. Үүнээс түгээмэл ашиглагддаг тооцох аргууд маань тогтмол тооцох арга болон дүнгээс хамаарсан шилжилттэй аргууд. Тогтмол тооцох арга гэдэг маань тухайн банк бус дүн харгалзахгүй зээл олгоход хотод дээр оруулж өгсөн тогтмол дүнгээр шимтгэлийг авна гэсэн үг. Жишээ нь шимтгэлийн нэмийн хүрээлтээр дүн гэж сонгон утга дээр 50,000 гэж оруулахад танайх олгосон зээлээсээ тогтмол 50,000 төгрөгийн шимтгэл авч явна гэсэн үг. Хувийг сонгосон үед утга дээр 10 гэж оруулахад олгосон зээлээсээ 10% шимтгэлийг тогтмол авч явна гэсэн үг. Валютаас хамаарсан тогтмол тооцох арга гэдэг маань танайх төгрөгөөс гадна өөр валютаар зээл олгож байгаа тохиолдолд тооцох аргыг хэлнэ. Шатлал сонгох анхдагч валютаас сонгон шимтгэл суудгах минимум дүнгээ оруулан хадгалснаар арын матриц хэсэг маань идэвхжин орж ирнэ. Үүн дээр төгрөгөөс гадна өөр валют дээр олгож байгаа зээлийнхаа бүртгэлийг хийж өгнө. Валютаа сонгон төрөл нь хувь, бутган нь 10%. Үндсэн хэсэгт байрлах шимтгэлийг гүйлгээний валютаар авах хэсэг чектэй үед танайх олгосон валютаараа шимтгэлээ авна гэсэн үг. Чекгүй үед зөвхөн төгрөг рүү шилжүүлж шимтгэлээ авна гэсэн үг. Минимум дүнгээс бага үед авах. Энэ хэсэг маань чектэй үед шимтгэл нь хүрээгүй үед хамгийн бага хэдээр авах минимум утгаа мөн хэсэг дээр оруулж өгнө. Бүртгэлүүдээ хийсний дараа хадгалах дарснаар шимтгэл тооцох дүрм маань амжилттай үүссэн гэсэн үг. Үүний дараа шимтгэлийн жагсаалт руу орон тухайн шимтгэлээ хаана байрших ёстой вэ гэдгийг тохиолж өгнө. Шимтгэлийн жагсаалт руу орон үүсгэх гарч код хэсэгт тухайн банк бус шимтгэлээ ямар кодоор кодолж дугаарлахыг оруулна. Нэр хэсгээр зээл олголтын шимтгэл. Шимтгэл маань тайлан дээр орлого болон авлагын аль наас нь тусахыг заавал сонгож өгнө. Орлого бол дөрвөөр эхэлсэн орлогын наасыг. Авлага бол нэгээр эхэлсэн авлагын нас. Тооцох дүрм дээр өмнө үүссэн шимтгэлийн дүрмээ сонгож өгнө. Төлбөрийг заавал идэвхтэй төлөвт оруулна. Шимтгэлийн төрлийг орлогоор сонгоно. Орлого зардал тусах салбар дээр үйлчлэгээ үзүүлж буй тээлрийн салбарт, шимтгэл төлж буй дансны салбарт, хатуу дахиулсан салбарт гэсэн 3 сонголт гарч ирнэ. Үүнээс үйлчлэгээ үзүүлж буй тээлрийн салбартыг сонгоно. Эсрэг гүйлгээгээр буцахгүй хэсэг маань чектэй үед танайх олгосон зээлээ эсрэг гүйлгээ хийн буцаахад уг хэсэг маань чектэй үед шимтгэл маань буцахгүй гэсэн үг. Харин уг хэсэг маань чекгүй үед эсрэг гүйлгээ хийхэд муу адил шимтгэл маань эсрэг гүйлгээгээр буцагдана гэсэн үг. Үүний дараа хадгалах төвч дарснаар арын авах нөхцөл маань идэвхжинэ. Шимтгэл авах нөхцөл дээр ямар үйлдэлээр тухайн шимтгэлээ авах вэ гэдгээ тохируулдаг. Код хэсэгт шимтгэлийн код хэсэгт өмнөх шимтгэлийн жагсаалтан дээр үүссэн код маань автоматар орж ирнэ. Систем дугаар дээр 1360 буюу тейлер системийг сонгож өгнө.
Үүдлийн дугаар руу дарж ороход 1360 системтэй холбоотой бүх үйлдэлүүд гарч ирнэ. Үүнээс 136001 буюу зээл олголт бэлэн бус гүйлгээ үйлдэлийг сонгоно. Шимтгэл судалгах тал дээр кредит талыг сонгоно. Аншийн төрөл дээр албан аншийг сонгоод шимтгэлийн дүн тооцох тал дээр дебет талаар болно. Шимтгэл бүрэн судалгаж чадаагүй тохиолдолд үйлгээ хийхгүй зогсоох уу, эсвэл авлага үүсэх үү, эсвэл тухайн насанд байгаа боломжит дүнгээрээ шимтгэлээ авах уу гэдгийг сонгоно. Шаардлагатай утгуудыг оруулж өгсөний дараа хатгалах давч даран шимтгэл авах нөхцөл маань амжилттай үүснэ. Одоо бүгдээрээ үүсгэсэн шимтгэлээ тухайн зээлийнхаа бүтээгдэхүүнд холбоё. Зээлийн бүтээгдэхүүнд холбохдоо зээл модуль руу орон зээлийн параметр хэсэгт байрлах бүтээгдэхүүн рүү даран тухайн бүтээгдэхүүн рүү орно. Бүтээгдэхүүний дээд хэсэгт байрлах шимтгэл хэсэг дээр үүсгэхийг дарж өмнө үүсгэсэн зээл олголтын шимтгэлийг тохируулан шимтгэл бүрэн судалгаж чадаагүй тохиолдолд хатгалах давч дарснаар энэхүү хэрэглээний зээл дээр гарч байгаа бүх зээл олголтын дээр та бүхний тохируулсан тохиолгооны дагуу шимтгэлийг амжилттай авч явна гэсэн үг. Энэ удаагийн видеогоор хамт байсан та бүхэнд баярлалаа.